Тэр бүх зүйл яг цагаа олсон байвал Тэр үеийг бид хизээч мартахгүй. тоглогчдын зан чанар зөв байвал Би Ангол гэж ямар улс байдгийг мэдэхгүй ч Анголч хүндхэн байдалд байгаа шүү гэдгийг хэлмээр байна. зөв цаг үе олсон байвал 11 шилдэг тоглогчид ийм зүйл ахиж хизээч болохгүй баха. Яг таныг хүсэж мөрөөдснөөр бүх зүйл болж байвал Бичж байгаа мó? Хүмүүс биднийг супер баатар мэтэл бодцоож байсан. Майкл Жордан урагшаа. Томсын талаар асуулт байхгүй. Энэ асуултанд хариулах болоогүй байна. Ойлголоо. Бид нэг баг болж чадсан. Харин тэрхүү баг бүгдийг ялан дийлж байсан. Барклей араас гарч ирэн тоглоо. Ийм зүйл хизээч болж байгаагүй. Төдөлгүй мөрөөдлийн багийн талаар кино гарах байлгүй те. Энэ баг бол багийн спортын төрөлд өмнө нь байгаагүй хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг билээ. Мөрөөдлийн баг. Та бүхнийг бурхан ивэг. Мөн Америк улсыг ч гэсэн 20 жил нүд эрмхийн зураг өнгөрнө. Тэр цагт хүмүүс өмнө нь юу болж байсныг төд сайн санахгүй л болов. 1992 он бол өөрчлөлтийн цаг үе байсан юм. Америкаас олон хүмүүс дэлхийд дахина олон танигдсан од болон гарч ирж байсан. Тэдний дунд NBA-гийн супер одод ч багтаж байгаа юм. ялалт тэдний гарт очлоо. 1980 оны домог тоглогч нарын дараагаар шинээр домог төрж эхэлсэн юм. Шинэ тоглогчид үзэгчдийг дөргиж эхэлсэн юм аа. Энэ бол Баркли байлаа. Хамгаалж чадлаа. Тийм ээ. Тэдний авиас чадвар болон бусдыг татах хүч нь бусдыг байлдан дагуулж эхэлсэн юм. Үнэхээр гайхалтай оноо авлаа. Би бусдад үлгэрч үзүүлэх юм биш. Шинээр олон одод төрж сагсан бөмбөгийг олон танигдсан спорт болгож ховиргсан юм. Энэ гутлуу Түгүү дээ. Харин тэдгээр одод өөрсдийн чадвараа харуулахаар дэлхийн хамгийн том спортын наадам болох Барселон дахь Олимпийн тоглолтод оролцох гэж байна. Тэр үеийг хэн ч төсөөлөөгүй байсан юм. спортын түүхэнд хамгийн өвөрмөц үйл явц болсон юм. Зөвхөн олимпч биш, сагсан бомбогч биш. Бүхэл бүтэн соёлыг харуулсан үйл явдал болсон юм. Гэхдээ тэднийг бүхэн ээлдгээр хүлээж аваагүй юм. Хэн ч мэрэгжлийн сагсан бөмбөг тоглогчид Олимпиад оролцоно гэж бодоогүй. Ийм зүйл урд өмнө хизээж болж байгаагүй юм. Зарим хүмүүс дургуутслаа илэрхийлж байсан л да. Жишээ нь сэтгүүлч хүмүүс. Зарим хэвлэл мэдээллийн хүмүүс үл итгэсэн ууртай байсан. Энд чинь Олимпийн тоглолчуд. Олимпийн тоглолт нь сонирхогчдын багуудыг уриалсан байдаг байсан. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улс Олимпийн тэмцээнд коллежийн оюутнуудаар бүрдсэн баг илгээдэг байсан. Тэдгээр баг нь хэдэн 10 жилийн турш амжилт үзүүлж байсан юм аа. 1972 онд зөвлөлт толгойд улсын баг Америк нэгдсэн улстай алтын төлөөх тоглолтод хожиж авраг болсон юм. Өнөө хүртэл тэр үеийн Америк нэгдсэн улсын баг мөнгөн медалаа хүлээн зөвшөөрөөгүй юм. Үүний дараагийн 2 Олимпиад Америк нэгдсэн улс ахин авраг болсон юм аа. Хэлсэн хэдий ч 1988 онд зөвлөлт холбоот улс Америк нэгдсэн улсыг хожсон юм. With a semi-final loss to the bigger, more experienced USSR team. Энэ бол их ичгүүртэй хэрэг байсан. Миний санахын зарим тоглогчид медаль авалгүй орхиж явсан. Бид Америк нэгдсэн улсыг төлөөчгөөд төрүүлж чадаагүйдээ их харамссан юм. Гэхдээ сонирхогчдын баг оролцуулах асуудал өөрчлөгдөж ирсэн юм. NBA-ийн тоглогчид Олимпиад оролцохыг хорьсон хэдий ч бусад улс орн мэрэгжлийн лигийн тоглогчдоо илгээж байсан юм аа. Та дэлхийн хаанч аль багтч тоглож байж болно. Гагцхүү NBA тоглодог бол таныг мэрэгжлийн тоглогч хэмээн тооцдог байсан юм. Бусад улс орнууд мэрэгжлийн тоглогчдоо илгээж байсан. Гэтэл Америк нэгдсэн улсын баг 18, 19 дэх хүүхдүүдээс бүрдэж байсан.
Энэ шудраг бус хэрэг байсан юм. Харин дэлхийн сагсан бөмбөгийн холбооны тэргүүн асан Борис Станкович энэхүү үзэлд өөрчлөлт хийсэн юм. Тэрээр сагсан бөмбөгийн спортыг дэлхийн тавцанд өндөрт гаргахын төлөө ихээхэн хичээл зүтгэл гаргаж байсан хүн. Тэрний бодлоор Олимпиад дэлхийн шилдэг тоглогчид оролцож чадахгүй байсан уг спортын нэр хүндэд муугар нөлөөлж байна гэж үзэж байсан юм. Тиймээс 1989 онд Станкович Олимпийн сагсан бөмбөгийн тэмцээнд бүхий л лигийн тоглогчид оролцож болох асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ санаа нь Америк нэгдсэн улсад ихээхэн таалагдсан аж. Бид дэлхийн сагсан бөмбөгийн холбоотой сайн түншийн харьцаатай байхыг зорддог байсан. Гэхдээ энэ явдлыг бид яг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй байсан юм. NBA-ийн тоглогчид Олимпиад оролцох хүсэлтэй эсхийг мэдэхгүй байсан. Гэхдээ шийдвэр гарч NBA-ийн тоглогчид Олимпиад орж болохоор болсон юм. Үүний дараа гарсан асуудал нь NBA оролцож болохоор болсон доо биш. Тэдгээр мэрэгжлийн тоглогчид оролцох хүсэлтэй байгаа эсэхт эргэлзэж эхэлсэн юм. Бидний санаа зовж байсан нэг тоглогч бол бидний мэдэх Майкл байсан юм. Нэг санаа зовж байсан асуудал нь Майкл Жордан зуны турш гольф тоглодог байлаа. Тэр нэг Олимпиад оролцох хүсэлтэй үгүй эсхийг мэдэхгүй байсан юм. Надаас оролцооч гэж битгий л асуугаасаа гэж найдаж байлаа. Мөн би саналын буцаах эвтэйхэн арга бодож эхэлсэн л дээ. Харин над руу роб тоорн залгаж Олимпиад оролцох санал тавьсан. Тэрний тавьсан саналд мэдээж би зөвшөөрөх хүсэлгүй байсан юм л д. Би тэрэнд хэлэхдээ чи бол дэлхийн топ 10 тоглогчдын нэг. Олимп бол NBA-с илүү том зүйл мөн. Чи бидэнд хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Тэр надаас өөр хинхэн тоглож байгаа юм бэ гэж асуусан. Тэгтэн би чиний мэдих бүх тоглогчид, бүх сайн тоглогчид оролцох болно гэж хэлсэн. Майкл Жордан Олимпиад оролцох талаар мэдээлэл хүлээж сууж байтал Роб ахин тэрнтэй холбоо барьжээ. Миний хувьд зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Учир нь хэрвээ би төрүүлж Олимпиад оролцсноо гэж зөвшөөрвөл бусад тоглогч маань намайг дагах болов гэж би бодсон юм. Миний бодлоор баг Magic-гүйгээр уйдгартай байна гэж бодож байсан. Мөн энэхүү тоглолт нь бидний зодог тайлах хамгийн сүүлчийн тоглолт болох байсан учраас ихээхэн чухал байсан. Багт Magic болон Larry хоёр орж ирсний дараа хүмүүс энэхүү Олимпийн тоглолт нь Америкийн нэгдсэн улсын хувьд ямар чухал болохыг ойлгож эхэлсэн. Мөн энэхүү мөрөөдлийн багт тоглох завшаан бол амьдралд ганц л олдох завшаан байсан шүү дээ. Magic Bird болон Дэвид Робинсоныг дагаад олон шилдэг тоглогчид орох болсон юм. Хамгийн шилдэгүүдийг цуглуулж байсан. Олимпиад өөрсдийгөө хэн гэдгийг харуулахар болсон юм. Мөрөөдлийн багт Юта Jazz, John Stockton болон Karl Malone орсноор баг бүрэлдэхүүн ерөнхийдөө бүрдэж эхэлсэн юм. Надад хэн юу гэж байх нь хамаагүй байсан. Намайг багт орохыг урьсан шүү дээ. Намайг баг тоглохыг өрнө гэж би төсөөлөөгүй. Гэхдээ урилга авсан их баяртай байсан шүү. Би бол шууд л зөвшөөрсөн. Надад багийн бүрэлдэхүүн ямар байгаа нь огт хамаагүй байсан. Тийм үү? Чарльз Барклигийн авиас чадвар гоцгойд байсан ч тэрний зан хэцүүхэн байсан юм. Биднийг дэлхийн аваргад төрүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгэд юу болсон бэ? Би энэ талаар уржиг дээр бодсон л доо. Би Филадельфид байхдаа нэг зүйл сурч авсан юм. Миний юу хэлж ярих хэнд ч хамаагүй. Тэр өдрөөс хойш би юу дуртайгаа л ярих болно. Зарим хүмүүс таалагддаг ч зарим хүмүүс таалагдахгүй. Тэрний энэхүү зан арын шиг мэдэж байсан сагсан бөмбөгийн холбооныхон тэрнийг урилгад яаж хандахад санаа зовниж байсан юм. Намайг тэрнтэй ярилцахаар илгээсэн юм л та. Харин тэр бидний тавьсан саналыг маш их хүндэлж байсан. Тэрэнд ямар ч асуудал алгаа гэж хэлсэн шүү. Багийн бүрэлдэхүүн бараг бүрдэж дууссан бөгөөд Майкл Жордантай ахиж ярихаар зэгсэн юм. Миний хувьд улсаа төлөөлнө гэдэг бол нэр хүндийн хэрэг хэдий ч энэс илүүтэйгээр би өөрийн байнгын өрсөлдөгч нартай нэг баг болон тоглох завшаан тохиолсон юм. Ингээд багийн бүрэлдэхүүн ерөнхийдөө бүрдэж дууссан бөгөөд хамгийн сүүлд NCAA-ийн Duke-с Christian Leitner-ыг авсан юм аа. Өмнөх Олимпийн тоглолтуудад Leitner багийн од байсан хэдий ч энэ багт хамгийн сүүлийн сэлгээний хүнээр л орсон юм аа.
Би энийг дандаа ярьж явдаг л да. Зарим хүмүүст хачирхалтай байж магадгүй. Гэхдээ миний хамгийн дуртай жил бол дөнгөж сургуульд орсон тэр жил юм. Учир нь хэн ч намайг ийм амжилттай, азтай байна гэж бодоогүй л дээ. Миний хувьд сагсан бөмбөг тоглоно гэдэг бол хүнд биш, харин багийн ахлагч байна гэдэг бол хамгийн хүнд юм. 1991 оны 5 дугаар сар буюу Олимп болохоос 2 сарын өмнө баг бүрдсэн юм. Нэг коллежийн оюутан болон 11 хамгийн шилдэг мэрэгжлийн тоглогчдоос бүрдсэн гэж тэдний дасгалжуулагчаар Алдарт Чактали томилогдсон байна. Билнэ? Бэлээ. Чак бол шилдэг нь байсан юм. Тэр талбайг эзэгнэж чадхаас гадна багийнхныг эзэгнэж байсан юм. Тэр үнэхээр дэгжин харагдаж байсан. Шинэхэн хостол өмссөн гэх зэрэг гадаа төрхөнд их анхаардаг байсан хэдий ч бас ялахыг эрмэлзэж байсан. Детройт Пистон багийн ахлах дасгалжуулагч тэрээр 1989 болон 90 онд бага дэлхийн авраг болгосон юм. Пистон төрүүлж дэлхийн авраг хэвээрүүлдлээ. Пистоныг муу залуус гэж нэрлэж байжээ. Энэ нь тэдний төрөмгий болон бохир тоглолтын аргаас үүдэлтэй юм. Энэ арга барилаар Чикаго Буллсыг буулгаж явсан юм. Детройт болон Чикаго нэг нэгэндээ дургүй байсан. Детройтын ахлах дасгалжуулагчийн Чикаго Буллс багийн од Жордантай хэрхэн таарах эсхийг хүн бүр сайн мэдэхгүй байлаа. Надаас хүн болгон хэр зогцож байна да гэж асууж байсан л да. Гэхдээ багийн дасгалжуулагч ямар хүнтэй хэрхэн харьцах талаар асар их туршлагатай байсан юм. Тэр муу залуусыг дасгалжуулдаг байсан. Тэднийг дасгалжуулж чадахгүй бол өөр хэнийг дасгалжуулах вэ? Харин Дали өөрийн багийн од тоглогчийг энэхүү багт багтааж чадаагүй юм. Энэ бол Isaiah Thomas юм. Тэрэнд өрлөг очоогүй. Хүмүүс энэ нэг их асуудал биш мэт бодож байсан. Гэхдээ энэ маш том асуудал байсан юм. Би тэрнтэй энэ баг тоглох талаар ярилцаж байсан хэдий ч тэр баг зэрэг дурамжхан байсан. Тэр бол маш авьяаслаг чадварлаг тоглогч байсан хэдий ч тэр сонгогдоогүй. Томас нэр хүндийн оргилд тунд өгөхөд байсан тоглогч байсан юм. Мөн тэрнийг хүмүүс Детройт багийн хамгийн сайн од тоглогчоор мэддэг байсан юм аа. Тэр маш ширүүн байсан. Тэр багийнхан дээр очоод ширүүн тоглол гэж уриалдаг байсан юм. Тэрний тоглох арга барилыг би жигшдэг байсан. Та тэрнийг мөрөөдлийн багт оруулах байсан уу? Нүггүй оруулахгүй байсан. Байсан болов? Гэхдээ гэж хэлэх байсан байх. Суулж мэд орох багт оруулаа. Үнэн үү? Та энэ талаар ер нь юу гэж бодож байна? Энэ бол миний талаар гарсан худал яриа байсан юм. Тэрнийг энэ багт оруулаагүй нь надтай холбоогүй. Харин багийг бүрдүүлж үлсэн дээд удирдлага л ийм шийдвэр гаргасан юм шүү дээ. Хүмүүс бидний харьцаа бид Чикаго баг Пистоныг аврагын тоглолт дээр буулгаж авч байх тэр үед бусад багуудаас нь тоглогчдыг сонгож байсан юм л та. Энэ бол зүгээр цагаа олоогүй зүйл байсан юм. Хүмүүрл Айзек тоглолтын талбайг орхин гарахыг санддаг. Пистоны багийнхан тоглолт дөнгөж эхлээд байхад тоглолтын талбайг орхин гарлаа. Пистон тэр үед тоглолтыг орхин гарах нь хүн бүртэл таагүй бодол үлдээсэн дээ. Isaiah Thomas асуулт байхгүй гэсэн үү? Томсын талаар асуулт байхгүй. Ойлгомжтой. Jordan болон тэрний баг Isaiah-гийн талаар хангалттай асуултанд хариулжээ. Харин яг бэлтгэлд гарч ирсэн юм. Бэлтгэл 1992 оны 6 дугаар сарын 2-нд Йоло, Калифорниуд эхэлсэн юм. Харин бэлтгэл эхлэх үед хэнч юу болох талаар сайн мэдэхгүй байлаа. Ялангуяа тоглогчид өөрсдөө ч мэдэхгүй байлаа. Нэг багт маш олон одод цугласан. Хүмүүрл бусдаас ялгарч од болохыг завдаж байсан. Та нар бүгдээрээ од хүмүүс. Хамгийн сүүлийн оног та нарыг хэн авах ёстой вэ? Би. Баг бүртэл од байдаг. Манай баг оддоос бүрдсэн. Хүмүүр л өөрсдийгөө бодож байсан. Хүмүүр.
Бэлтгэл эхлэх үед тоглогч бүрэл өөрийгөө хэн гэдгийг харуулах гэж оролдож байсан юм. Маш өрсөлдөөнтэй байсан. Бид нар чинь нэг баг тоглоно шүү дээ л гэж бодож байлаа. Magic Jordan хоёрын хэн би витэйгээ нэг баг тоглохыг хүсэхгүй. Би винийхээ эсрэг л тоглох сонирхолтой байсан. Миний талаар тэр үед Jordan сайнч Magic-ийг хязгаарч гүйцэхгүй гэж ярьдаг байсан. Харин миний хувьд өөрийн бүх чадлаа ашиглаж өрсөлдөнө гэж бодож байсан. Карл Малон бид хоёр нэг байрал дээр өрсөлдөж байсан. Тиймээс би тэрнээс илүү гэдгийг харуулах хэрэгтэй болсон л дээ. Чарлз, тэр надаас илүү чадварлаг гэж юу? Үгүй шүү. Тиймээс би тэрнийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бүгд дуусны эцэст намайг ямар сайн гэдгийг мэдрэх болно. Эхний бэлтгэл дээр бид нар тоглож байл. Тэгтэл Карл Малон ингэж үсэрч гарч ирэв. Ширүүн тоглож байсан. Үнэхээр итгэмээргүй. Би өөрийгөө энэ бэлтгэлийн нэг хэсэг гэдэгт үнэхээр итгэлгүй байсан л дээ. Хэдэн хоногийн дараа тоглогчид нэг баг болон тоглож эхэлсэн юм. Чак коллежийн сагсан мөнгөний баг дуудаж өөрийн бэлтгэж байгаа багийн эсрэг тоглуулсан юм. Өнөөдөр надад өөрийнхөө шүтэж явдаг тоглогчдын эсрэг тоглох боломж олдлоо. Энэ миний хувьд маш их аз завшин юм л да. Гол нь би тэнд байгаа бүх чадлаад ажиллаж өөрийгөө ичгэвтер байдалд оруулахгүй байх нь чухал байлаа. Хүн бүрэл Барклиг сайн тоглоно гэж бодож байна. Миний бодлоор энэ нь их сонирхолтой тоглолт болох байх. Коллежийн оюутнуудын хувьд дэлхийн хамгийн шилдэг тоглогчдод тоглох боломж олдсон юм. Харин дасгалжуулагч Далигийн хувьд өөрсдийн хүмүүсээ нэг баг мэт тоглох боломжийг бүрдүүлэх хэрэг байсан юм. Миний бодлоор манай багийнхан хоорондоо эв зүгээ олж тоглож чадахгүй байгаа юм шиг санагдаж байна. Тиймээс бид хамтран ажиллах дээр анхаарах хэрэгтэй. Дали бол хүмүүсийн зан арын шиг таних бага зөв удирдах чадах чадaltaй хүн байсан юм. Тоглолт эхлэх үед бүх зүйл харагдаж эхэлсэн юм аа. Хүмүүс багийн тоглогч бүрэл өөрсдийн хувиа хичээж оноо авахыг завдна гэж бодож байсан. Бүгд тоглолт тиймэрхүү явцтай өрнөнө гэж бодож байсан. Яг үүндээ энэ эсэргээрээ байсан юм. Яг эсрэгээр. Тэдний хэнэн манлайлгаа мэдэхгүй байсан юм. Нэг мэдсэн чинь тэд 10 оноогоор хожигдож явж байсан. Тэд нэг нэгнтэйгээ яаж тоглохоо мэдэхгүй байсан. Тэгээ эвгүй байдалд оруулан тэдгээр хөвгөөсөн шүү. Крис Вебер бол жинхэнэ эр хүн. Тэр маш сайн тоглож байсан. Бобби Хорли маш сайн тоглож байсан. Тэр үед би хамгаалтыг маш сайн эвдэж, нэвтэрч орж, баг дундаа өөрийн гүйцэтгэх үүргээ маш сайн хийж байсан юм. Бобби Хорли хэдийн мэрэгжлийн тоглогч биш ч байсан. Тэдний дутагдж байсан дутагдлыг олоход тусалсан юм. Тэр нь түргэн давтагчийн эсрэг хийх хамгаалалт байлаа. Тэд маш сайн тоглож байсан. Тэгтэл би Майкл Жорданг тоглохгүй байгааг харсан юм л да. Би Чакд бид зүгээрээ гэж хэлж байсан. Дали өөрийн багийнхандаа алдаага ухааруулахын тулд эхний тоглолтыг зориулсан юм. Тэмцээний эцэст Мөрөлийн баг хожигдсон юм. Дасгалжуулагч энэ талаар хэвлэлийнхэнд мэдэгдэхийг хүсээгүй. Чак бид тоглолт дуусмагц хэвлэл мэдээллийг нэг явуулах хэрэгтэй гэж ярьж байсан. Хэвлэл мэдээллийнхэн хэрвээ оноо 100 гараагүй бол ямар нэгэн зүйл болж байна гэдгийг мэдэх байсан юм. Энэ коллежийн багийнхны зарим хүмүүс энэ багт орж тоглох боломжтой юм байна. Багууд хамтдаа зураг авахуллаа. Хоёр баг хоёулаа болсон зүйлд итгэхгүй байсан юм. Харин дасгалжуулагч бодсон зүйлтэй байлаа. Чак тоглолтыг орхиод явсан. Зүгээр л орхиод явчихсан.
Тэр Жорданыг бараг тоглуулаагүй. Зарим нэг тоглогчдыг ч гэсэн тоглуулаагүй. Гэхдээ тэр юу хийж байгаагаа мэдэж байсан. Маш өвөрмөц хэрнээ хачирхалтай санагдаж байсан. Манай багийнхныг тэд зогсоож чадаагүй. Байдал төсөөж байснаас огт өөрөөр эргэсэн л дээ. Тоглолтын үр дүн миний төсөөж байснаас эсэргээрээ байсан. Олон хүн ингэж чадахгүй. Гэхдээ тэр бодсондоо хүрсэн. Чаки хувьд бидний хажигдал санснаар нь болсон. Учир нь одоо бид тэрний үгэнд орох хэрэгтэй болж байгаа. Тэрнээс хойш Чак хэлэх зүйлтэй болсон юм. Тоглолтын дараа тэр бидэнд 2 хон л өгүүлбэр хэлсэн юм. Хэн ч хожигддог юм. Тиймээс та нар тоглоход бэлэн байх хэрэгтэй гэж хэлсэн. Энэ 2 өгүүлбэрийг л бидэнд хэлсэн юм да. Тэр үгс тоглогчдын зүрхэнд төрсөн. Чак маш ухаалаг үг хэлсэн юм. Чакийн зүгээс энэ маш ухаалаг явдал болсон юм. Бүх зүйл тэрний тооцоосноор өрнөсөн. Та нарт энэ тухай яагаад хэлээгүй юм? Бид тэрний төлөвлөгөөг боллоо тайчих байсан байх. Дараах өдөр тэдгээр коллежийн оюутнуудтай ахин тоглолт хийсэн юм. Тоглолт эхлэхэд бүх зүйл өөр болсон байсан юм. Тэд маш өөр болсон байсан. Бид тэдэнд өөрсдөө хэн гэдгийг харуулж чадсан. Бид тэднийг бараг 100 оноогоор хоцсон баг шүү. Оюутнууд оноо авч чадахгүй байсан. Мөн Жордан тоглолтын талбар дээр тоглож байсан. 1992 оны Олимпиад мөрөөдлийн баг тоглохын тулд шалгарах ёстой байлаа. Энэ шалгуур Америк нэгдсэн улсын аврах шалгаруулах тэмцээн буюу Портландд болсон юм. Ард түмний хувьд бүх оддыг нэгэн дор харах ховор боломж байлаа. Тэр тусмаа Жордан, Бёрд болон Мэжик 3-ыг энэ гурваас багийн ахлагч болохыг хүссэн. Харин Жордан зөвшөөрөөгүй юм. Би тэр хоёрыг өмнө Олимпиад тоглож үзээгүй гэдгийг мэдж байсан. Тиймээс би Чакд юу гэж тэд өдөрдөөд явгаа гэж хэлсэн. Мэжик болон Бёрд багийн хамгийн хөгшин тоглогчд байснаас гадна хамгийн ихээр хүндлэгдсэн тоглогчд байсан юм. Тэд лигд 1979 онд хамтдаа орсон. Хоорондоо өрсөлдөгчд байсан хэдий ч NBA-ийн түүхэнд үлдсэн юм. Үүнээс гадна нэг хүндлэл бий болсон юм аа. Мэжик бол хамгийн шилдэг тоглогч. Би юу гэж хэлэхэж мэдэхгүй байна. 1992 онд тэд хамтдаа нэг баг тоглох боломж олдсон юм. Гэхдээ энэ тоглолт тэдний хувьд сүүлчийн тоглолт нь болох байсан юм. Бёрд бүх чадлаараа тоглож байсан. Гэхдээ эр хүнийг настаар нь гихчээр тэрэнд хэцүү байсан юм аа. Миний нуруу өвдөж байсан. Заримдаа юу ч бодож чадахгүй, хөдөлж чадахгүй, гүйж чадахгүй байсан. Өөрийнхөө хөлөө мэдрэхгүй байвал гүйхэд хэцүү шүү дээ. Ларигийн нуруу өвдсөн болохоор тоглолтод орохгүй байсан. Би тэрэнд алив залуу чи тоглох хэрэгтэй шүү дээ. Энэ бол бидний хамтдаа байх хамгийн сүүлчийн боломж шүү гэж хэлж байсан. Мэжик өөрийн нэг үеийн хамтрагчаа тоглоход ядгаж чадсан хэдий ч 1991 оны 11-р сарын 7-нд тэрнийг зодог тайлахыг шаардсан юм. Тэрээр хүний даргалал хомсдлын вирустай байсан юм. Эмчнэр тэрнийг тоглолтод оролцож болно гэсэн боловч бусад хүмүүс зөвшөөрөөгүй юм. Тэрнтэй хамт болон тэрний эсрэг тоглох хүмүүс байгаагүй юм л да. Учир нь хүн бүрэл тэрнээс өвчний халдвар авна гэж сэжиглэж байсан юм. Гэхдээ миний хувьд энэ ярианд итгээгүй. Зүгээр л бүх хүчээр урагшаа хамтдаа зүтгэх хэрэгтэй гэж бодож байсан. Иймдээ ч бид урагшаа зүтгэсээр байхаар шийдсэн юм. 6 5 3-ын занаас шидлээ. Тийм ээ, орлоо. 1992 оны бүх оддын тоглолтод Мэжик багтаа ялалт авч ирсэн юм. Үүний дараагаар тэрээр Олимпийн тоглолтод анхаарч эхэлсэн. Өөрийн сайн ханд хийгээд өрсөлдөгчдөөгөө нэг багт хамт зүтгэсэн юм аа. Бидний зодог тайлах цаг ирсэн байсан. Зодгоо хамтдаа зэрэг тайлна гэж найдаж байсан юм. Портланд дахь тоглолтод тэд төрүүлж улсаа төлөөлөх эрхээ авах хэрэгтэй байсан юм. Хөмбөрл эцсийн үр дүн ямар байхыг мэдэж байсан юм. Тэдний эхний өрсөлдөгч нар ч мэдэж байсан бөгөөд тоглолт эхлэхээс өмнө нь бараг буугаад өгчихсөн байсан юм.
Кубын багийнхан тоглолт эхлэхээс өмнө бараг л өвдөг сөхөрж эхэлж байсан шүү. Яг тэр үед энэ нь бараг сагсан бөмбөгийн тэмцээн биш юм шиг л санагдаж байсан. Баг зэрэг сон санагдаж байсан. Тоглолт хийх оронд хамтдаа зураг авах гээд байсан. Яг тоглолт эхлэхэд Magic Larry хоёр хамтдаа талбай дээр гарч ирсэн юм. Энэ хоёр хүн багтаа ялалт авчирч байсан хоёр тоглогч юм. Энэ хоёргүйгээр багийнхан тэмцээнд баг орохгүй байсан баг. Magic бөмбөг дамжуулж Larry эхний оноог авсан юм. Энэ бол үнэхээр гайхалтай мэдрэмж байсан юм. Баг гайхалтай тоглолтыг үзүүллээ. Үр дүн үнэхээр гайхалтай. Джонсон бөмбөг залж байна. Хүмүүр тэлгэр тоглолтод сэтгэл хангалуун байсан юм. Урвас шидлээ. Тэмцээний эхний өдөр багийнхны хувьд амжилтаар дүүрэн байлаа. Тэр амжилт үүгээр дуусаагүй юм. Тоглолтын сүүлээр Портланд дэх бэлгэн шүтгчид Лариг тоглолтод орохыг уриалж байсан юм. Үзэгчид Larry гэж орилдож байсан. Larry Bird тоглолтод орлоо. Тэрээр өмнө нь яаж тоглож байсан шигэ тоглож байсан юм. Larry Bird энэ шилжилтийг алдахгүй гэж мэдэж байсан юм аа. Үнэхээр гайхалтай тоглолт хийж байсан юм. Эцсийн үр дүнд өрсөлдөгч бага 77 оноогоор хоцсон юм аа. Magic болон Bird тоглолтын талбараас гарлаа. Magic-ийн хувьд энэхүү хожил нь бүтэн жилийн турш тоглоогүй хүний хувьд маш чухал байсан юм. Би өөрийгөө өвчтөе усныг мэдээд дахин хизээж сагсан бөмбөг. Тэр тусмаа улсаа төлөөж тоглоно гэж бодоагүй байсан юм. Энэ нь миний хувьд эмчилгээ болж өгсөн. Үнэхээр итгэмээргүй зүйл байсан юм. Үүний сацуу Майкл гэсэн эргэн сагсан бөмбөг тоглоно гэж бодоагүй байж. Хөлгийн агтлагцуу гэсэн үе суухгүй л онгоц живэн шүү. Энэ суудалчин л агтлагчийн яриад байгаа суудал шүү дээ. Magic Michael хоёрын хооронд ямар нэг юм байсан. Нэгэндээ л ямар нэг зүйлийг батлах гээд байсан. Би Майклтай өрсөлдөхийг хүсэж байсан. Би Майкл дээр очиод аль вэ MJ хэн түрүүч 50 оруулсан хожиж шүү гэдэг байлаа. Эсвэл би үүнийхээ хийснийг дөөрэж өрсөлддөг байлаа. Тэр өөрийгөө бусдаас хамгийн шилдэгнэ гэдгийг л харуулах гэж хичээгээд байсан. Тэр заримдаа бид хэдээр тоглоно. Хамгийн сүүлд намайг бас яжалдаг байсан. Надтай өрсөлдвөл тэгж л хожигддаг юм да. Бараг жил гарan сагсан бөмбөг тоглоагүй ч юу яриад байна? Майкл үргэлж өөрийгөө хамгийн шилдэгнэ гэдгийг хүмүүст ойлгуулах гэж хичээдэг байсан. Тэгж л бусадтай өрсөлддөг байсан да. Тэнд хамгийн залуунч гэсэн хамгийн бөөр сүртэй үг хэлдэг хүн юм шиг байна да. Би бол энд хамгийн ах хүн. Намайг юу гэж хэлнэ тэрнийг л дагах хэрэгтэй. Magic болон Michael хоорондоо ингэж өрсөлддөг байсан хэдий ч яг тоглолт дээр нэг баг болж чаддаг байсан юм. Бид Портландд болсон тэмцээнийг их хариуцлагатайгаар хүлээж авсан. Бид өөрсдийн шүтэн бишрэгчдэд бид өөрсдийн улс орноо төлөөлж чадна гэдгийг батлаж харуулахыг зорьсон. Ер нь л бидэнд бууж өгсөн л дээр байхаа да.
set him up perfectly. Багийнхан 6 тоглолтоо дунджаар 50 онооны зөрүүтэйгээр хожиж байсан юм. Larry, таны сэтгэл ямар байна вэ? Ингээд тэд төрүүлсэн байна. Харин тоглолтын явцад багийнхан өрсөлдөгч багийнхантайгаа их найрсаг харьцаатай байсан билээ. Magic Johnsonтай гар барьж байна. Тэмцээн өндөрлөө. Багийнхан Барселонд болох Олимпиад оролцохоор шалгарлаа. Тэд Дэлхий дахина өөрсдийгөө өрсөлдөх болно гэж харуулжээ. Бидний зорилго бол бид Барселонд очиж алтан медаль аваад их нутагтаа авчрах явдал юм. Баярлалаа. On July 1992 оны 7 дугаар сарын 18-ны өдөр буюу Олимп болохоос 7 хоногийн өмнө багийнхан замдаа гарлаа. Зүүн тийш эргээд явна уу? Тэд Монте-Карлод хэдэн өдөр бэлтгэл хийх бөгөөд Олимп болохоос өмнө ахин нэг удаа тоглолт хийх юм. Тэднийг хотын оршин суугчид маш халуун додноор хүлээн авсан юм. Монте-Карло бол маш гайхалтай хот байсан. Бас манай баг маш олон хотоос бүрдсэн байсан. Яг л рокод хүлээн авч байгаа юм шиг л. Багийн гишүүд тайван өөртөө итгэлтэй байлаа. Мөн дан ганц сагсан бөмбөг тоглохоор ирсэн биш байлаа. Бид тэмцээнд оролцохоос гадна зүгээр л чөлөөтэй амрах гэж ирсэн юм аа. Манай багт Майкл Жордан гэх мэт олон сайн тоглогчид бий шүү. Хотод хэд хэдэн далайн эргийн амралтын резорт байдаг юм. Багийн гишүүд тэнд сайхан амраад авжээ. Надад ямар санагдаж байна гэж бодож байна. Харалтай. Монте-Карло бол үнэхээр гайхалтай байсан. Үнэхэрийн гайхалтай. Би далайн эргээр зүгээр л сайхан амрах гэж явж байсан юм л да. Харалтай нэг жинхэнд явааж байна. Хүмүүрэл багаараа сайхан амраад байх шив. Ээчөөс амраад авмаар байна. Бид өдөр бүр л усан бассейн дээр очдог байлаа. Халуухан бүсгүүчүүд байдаг байсан шүү. Надад усан бассейн их таалагдж байна. Ирэх 2 хоногийн турш тэнд байна. Их сонирн байсан шүү. Бүсгүүчүүд дээгүүрээ юу ч өмсөөгүй байж хурч ирэл гарын үсгийг чинь авч болох уу гэдэл. Нэг эмэгтэйд би гарын үсгээ өгсөн юм л да. Тэгсэн чинь Майкл ирээд энэ эмэгтэй дээгүүрээ юм өмсөөгүй байна. Ирээд гарын үсгийг чи авч байна шүү дээ. Нэг учир байна да гэсэн. Тэгсэн миний эхнэр над руу ингэж хараад л. Би усан бассейны тэнд шар хайрыг авч уусан. $7 шар хайрыг байдаг гэж мэдэхгүй юм байна. Мэдээж ихийг аваагүй. Учир нь их үнэтэй байсан шүү дээ. Larry Bird шар хайрыг ууж болдгүй юм шүү. Larry Budweiser байдаг. Тэр чинь хамгийн хатуу шар хайрыг. Миний толгой бараг 2 өдрийн турш өвдсөн шүү. Монте-Карлод маш олон гольф тоглодог хүмүүс байдаг. Энэ хотод гольф ихээхэн хөгжсөн байдаг юм. Би удаач төрүүлж эхлэв шүү. Майкл Жордан болон Чак Тали хоёр гольф их тоглож байсан. Би дасгалжуулагчтай хамт гольф тоглож байна. Майкл болон Чак баг өдөр болгон гольф тоглож байсан. Сайн зөвлөө. Баг ногоон дээр унах юм шиг байна. Чак бэлтгэлийн газраа гольфийн талбайтай ойр газар сонгодог байсан. Миний хувьд их зүгээр байсан шүү. Баг зэрэг сакс тоглохын сацуу гольф тоглоод саксан бөмбөчгөлөө байж байна шүү. Дасгалжуулагч багийнхан гол хүнтэй харьцах харьцаа маш чухал байдаг. Чак Майклтай зохицох чадвар нь үнэхээр гайхалтай. Тэд хоорондоо бараг дайснууд л байсан шүү дээ. Чак өөрийнхөө талаар Майклийн бодлыг өөрчилсөн юм. Бүр хамтдаа гольф тоглоцгоож байсан шүү. Jordan Чакийн талаар нэг их сайн бодолтой байдгүй баг. Чак тэрийг ч ойлгосон. Бүр нүүрч тулсан шүү. Чак. Өнөөдөр дажгүй тоглолоо шүү. Юу? Дажгүй тоглосон шүү. Чийж сайн оноо авсан шүү дээ. Чак бид хоёр сайн харьцаатай болсон. Яг л нэг багийн гишүүд шиг. Жордны хувьд гольф тоглох ихэд хүсэлтэй байсан юм. Багийн гишүүд тэрнийг дагаж явж байлаа.
Өнөөдөр юу хийх гэж байна да Жордан? Унтахгүй мó? Жордан баг унтдаггүй юм болов уу гэж бодож байсан шүү. Гольф тоглоно доо. Ахаад л тоглоно. Тэр үргэлжил бэлтгэл хийж тоглоход бэлэн байдаг гэсэн. Би лав Майклтай гольф хамт тоглоод явах юм бол ядарч унах юм байна л. Майкл маш их эрч хүчтэй байдаг шүү. Тэр үнэхээр гайхалтай. Би үнэхээр их ядарч байсан. Энэ чанараас нь болж би Майклыг ер нь бол их хүндэж ихэлсэн л дээ. Сайхан хоод идцгээе. Бид Magic-ийн өрөөнд өглөөний 5 цаг хүртэл өдөр болгон хөзөр тоглодог байлаа. Хөвгөлтэй байсан шүү. Чи зүгээр үү? Их ядарч байна. Тэр маш их эрч хүчтэй. Хөзөр тоглоод, гольф тоглоод, сагсан бөмбөг тоглоод. Тэр бараг л унтдаггүй байсан байх. Нэг удаа тоглолт дууссаны дараа хэвтээд өгсөн. Би тэрнийг нэг юм унтхан дээ гэж бодсон шүү. Монте Карлод хэдэн өдөр болсны дараа Францын багт нөхөрсөг тоглолт хийсэн юм. Хүн бүрэл ганцхан багийг үзэж байсан. Тэд үнэхээр авьяаслаг, чадвартай. Үзэхэд маш их таатай байсан. Америкчууд баг зэрэг муу тоглосон хэдий ч амархан ялж чадсан юм аа. Баг зэрэг таархан тоглолоо. Тэр тоглолт нэх гоё болж өнгөрөөгүй. Хэдийгээр Чак ядарсан, баг зэрэг шаардсан байсан хэдий ч маргааш нь багийн гишүүдийг болгож тавьсан да. Чак ингэж хэлсэн юм. Бид яг жинхнээсээ тоглож байгаа юм шиг бүтэн цагаар тоглож бэлтгэл хийнэ гэж. Манай багт би, Скотти, Молин, Вörд болон Патрик байсан. Харин Magic-ийн баг нөгөө тав байсан. Энэ баг хоорондоо солигдохгүй тэгж бэлтгэл хийсэн юм. Бид тэдний багт коллежийн оюутныг өгсөн. Манай тэрэггүй танаа авч болно гэж. Тэр тоглолтод орохоо хүлээж сууж байсан. Энэ нэр хүндийн тоглолт байсан болохоор коллежийн оюутан аль багт нь ч тоглож чадахгүй байсан. Майкл Жордан манай багийн гишүүнд өөр тийшээ явахыг заагаад байсан. Тэгэхээр нь би үгүй шүү, Майклыг хамгаалж тоглоно шүү. Майклыг хамгаалж тоглох хэрэгтэй гэсэн. Чарльз тэгсэн. Би Карл Малоуныг хамгаалж тогломоор байна гэсэн шүү. Чарльз үсэрч шидэж оноо авч байсан. Би тэгэхээр нь Карл чи алдсан оноогоо буцааж авах ёстой шүү. Авах ёстой гэж хэлж байсан юм. Чи юу ч биш Баркли. Юу ч биш шүү дээ гэл. Би гүйж ороод шүгэл дуграад л. Тэр маш ирч хүчтэй байсан. Өөрийгөө хэн гэдгийг харуулахыг оролдож байсан. Тэр Magic гэж хэн бэ гэдгийг харуулах гэж хичээж байсан юм л. Болж байна. Болж байсан. Ингэл хэрэгтэй. Magic маш ирч хүчтэй байсан. Бусдад заагаад л өөртөө бардан байж болохгүй ш. Болохгүй. Майкл ч гэсэн мөчөөгөө өгөөгүй юм. Хариу үйлдэл хийж байсан юм шиг. Майкл хизээч хожигдохыг хүсдэггүй байсан. Тэрний харцыг хараад л мэдрэгддэг. Тэр үед нь бошуухан хамаг хүчээрээ тоглох хэрэгтэй мэт санагддаг. 5 эсрэг 5 байсан хэдий ч тоглолт Magic болон миний хооронд өрнөж байгаа юм шиг л харагдаж байсан. Magic бууж өгөх хүсэлгүй байсан юм. Майкл ч бас тэрхүү тэргүүлэх суудлаасаа бууж өгөхийг хүсэхгүй байсан. Би Майклд очоод чи ганцаараа тоглоогүй шүү дээ гэж хэлж байсан. Бэнд бай шүү дээ гэсэн. Тэгтэл Майкл үгүй би нэг хийх болно гэдэл. Нэг инэттэй зүйл нь Лари тэнд хэвтээд Майклыг ганцаараа тоглоё гэд хүлэн зөвшөөрч гисэн байсан. Чак өрсөлдөөн ширүүлж байгааг мэдэрсэн. Тэр бэлтгэлийг дуусгахыг оролдож байсан хэдий ч Magic дуусгахыг хүсэхгүй байсан. Тэр үргэлжлүүлээд тоглоно гэж байсан. Учир нь бид тэдний багийг хожиж байсан. Хожигдох ямар байна да?
Үгүй шүү, үгүй. Та нар ганц эхнийхийг л авч чадлаа шүү дээ. Бэлтгэл дууссаны дараа Мэжик хүртэл хэн шилдэг гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Ларри бид хоёр яриад сууж байтал Майкл орж ирээд бид шин тэргүүлэгчтэй боллоо гэсэн. Тэгсэн бид хоёр нэг нэгэн рүү хараад энэ ч үнний ортой шүү гэж байсан юм шүү. Монте Карлод бүх юм өөрчлөгдөж эхэлсэн. Бидний хоорондын зай үгүй болж эхэлсэн. Бид нэг нэгнээ дэмждэг нэг багийнхан болсон. Илүүтэйгээр бид бүгдээрээ сайн найзууд болцгоосон да. Багийнхан Барселон дахь Олимпиад оролцохоор нийслээ. Яг л нэг багийнхан шиг. $1992 оны 7 дугаар сарын 24-нд Спани Барселон хотод ирлээ. Тэр үе бол өмнө нь хизээж байгаагүй тийм мөч байсан юм. Онгоц Барселон хотод буумагц нисдэг тэрэг дээгүүр эргэлдэж байсан. Тэр үед биднийг маш томор хүлээн авсны үнэхээр итгэмээргүй байсан шүү. Тэр үед л би энэ тэмцээн ямар том олон танигдсан байдгийг мэдэрсэн. Би дотроо бид хожигдвол үнэхээр эвгүй зүйл болох юм байна гэж бодож байсан юм шүү. Барклигийн зөв байсан юм. Энэ бол нэр хүндийн хэрэг байсан. Энэ талаар ярилцлага өгөхөөр хэвлэл мэдээллийнхний хуралд оролцсон юм. Миний хувьд их аймаар байна. Учир нь бид алтан медаль авч чадахгүй юм бол гэртээ буцаж харихад хэцүү байх болно. Би жижиг хотоос ирсэн ч тийшээ буцаж ирэхгүй болно шүү дээ. Нөгөө талаар Барклey үлдсэн бүх асуултанд шатах чинээгээрээ хариулж байлаа. Та 1972 онд зөвлөлт толгойд улс Америк нэгдсэн улсыг хожиж дөрүүлсэн талаар ямар бодолтой байдаг вэ? Тэр үед би цэцэрлэгт орох гээд явж байсан болохоор сайн мэдэхгүй л байна л да. Бид камерын өмнө янз бүрийн юм хэлэхгүй байхыг оролдож байсан юм. Тэд нар өөрсдийнхөө өгцгийг аваад гэртээ харих хэрэгтэй. Барклey бид нар хизээж хэлж болохооргүй тийм зүйлсийг ярьж байсан. Мэдээж баг зэргийн өшөө авалт байгаа. Дэвид 1972 болон 1988 оны тоглолтын талаар санал хэлэхгүй байх. Христосын шашин шүтдэг болохоор тэр байх л да. Тэр надад чи хэвлэл мэдээллийнхэнд маш муу ярилцлага өгч байна. Сайн ярилцлага өгөх хэрэгтэй гэтэл би тэрэнд харин чи маш их ярьж байна. Яриагаа баг зэрэг багасгах хэрэгтэй гэсэн юм. Чарльзаас тэдний эхний өрсөлдөгчийн талаар асуухад Чарльз чин үннээ хэлсэн юм. Би Ангол гэж ямар улс байдгийг мэдэхгүй ч Анголч хүндхэн байдалд байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Хэдхэн орны өмнө Мородлийн баг Барселон хотноо газардаж тэдний эхний өрсөлдөгч болох Ангол улсын багтай тоглохоор замдаа явж байна. Би хамгийн эхний тоглолтыг сайн санаж байна. Би дотроо энэ дээрээ тэмцээнд оролцож байгаадаа итгэхгүй байсан шүү. Тэр үед бид маш анхааралтай тоглож байсан. Энэ зооны тараа Ангол улсад маш хэцүү байгаа юм. Барклey тоглоо гайхалтай. Мэжик гарагшаа дамжууллаа. Майкл тоглоо. Америк нэгдсэн улс 46-1-ийн харьцаатайгаар хожиж байна. 46-1 шүү дээ. Миний хувьд үнэхээр гайхалтай тоглолт болсон. Учир нь Америк нэгдсэн улсын багийн тоглогчид үнэхээр шилдэг байж чадсан. Тоглолтын эхний хагаст Барклейгийн хэлсэнчлэн тоглолт өндөрлсөн юм. Харин 2 дугаар хагаст Чарльз хүндрэл учирч эхэлсэн юм. Анголын тоглогчид Чарльз Барклей тэр будагтай талбайд маш ширүүн тоглолттой байна гэж хэлж байсан. Барклей ахин бөмбөгийг авлаа. Шидлээ. Ахин бөмбөг авлаа. Алдаа гарлаа.
Чарльз баг зэрэг ширүүн тоглож байна шүү. Thought they were playing dirty. Би тэднийг маш бохир тоглож байна гэж бодож байсан. Миний хэлснийг тэд ойлгосоогүй сайн мэдэхгүй байна. Гэхдээ би тэдэнд цэвэрхэн тоглоо гэж хэлсэн юм. I let it go twice. Би 2 удаа зүгээр өнгөрөөсөн. Барклей их бухимдсан харагдаж байна. And the next time, 3 дахь удаад би тэрнийг зүгээр л цогчихсон. Техникийн алдаа. Барклей техникийн алдаа өглөө. Чарльз эцэг хүртэл тэрнийг өрсөлдөгч багийн тоглогчоо 3 удаа тохиодсон гэж хэлж байсан. Би Чарльзад худлаа ярихаа болж үзгэсэн юм. no, it's not true. Энэ худлаа I didn't. би Барклейг ерөөсөө have тохиодаагүй. for the incident. People always say, Надтай хүн яаж харьцсан "You turned out би яг адилхан л харьцах болно. I thought, what are you doing? Би Чарльз чи чинь юу хийгээд байгаа юм бэ? Чамаас биер хамаагүй жоохон хүн bay шүү дээ гэж хэлж байсан юм. Opportunity abuser. Erlander Coimbra did not think it was a friendly elbow. Чарльз тэр чинь чиний гарын үсгийг авсан хүн шүү дээ. Чамаас айж байгаа гэж бодохгүй байна уу? I think he's act like a bully. Тэр яг л дээрлэхүү хүн шиг байсан. Магадгүй энэ тэрний төрөлхийн зам байна. Америк нэгдсэн улс Ангол улсыг 116-48-ийн харьцаатаагаар хожлоо. Тоглолт ялалтаар дууссан хэдий ч дараа нь маргаан гарсан юм. Хаяга тэрнийг тохиод уу? Тэр намайг тохиодсон. Тэгэхээр нь би эргүүлээд л тохиодсон. Charles made you look like the ugly American. Чарльз бусдад муу үлгэр дуурайл үзүүлж байсан. Бид мэдээж ийм зүйл хийхийг хүсэхгүй байсан шүү дээ. We said to Charles, Би Чарльзд очиод чиний хийж байгаа зүйл бол бид бүхнийг төлөөлж байгаа. Тэд Чарльз Барклей биш, мөрөөдлийн баг гэж ярих болно шүү дээ гэж хэлсэн юм. Удалгүй Барклейч тайвширч бүх зүйл намжиж ирсэн юм. Харин дараагийн тоглолтод Скотти Пеппен болон Майкл Жордан хоёр гол үүрэг гүйцэтгэх болсон юм. Тэд Европын хамгийн шилдэг тоглогч болох Тони Кукучийн эсрэг тоглох юм. 1989 онд Чикаго Буллс багийнхан Тони Кукучийг багтаа авах сонирхолтой байсан юм. Made a strong push to sign him last season. At that time, general manager. Тэр үед Чикаго Буллс шинэ сайн тоглогчдыг авахыг хичээж байсан. Overseas, and Krause. Энэ залуу NBA тоглох өндөр потенциалтай байна гэж харж байсан юм. While Jordan and Жордан болон Пеппен амжилт үзүүлээд явж явахад Буллс багийн дасгалжуулагч Кукучийг олон нийтэд багтаа урьж байгааг зардаж байжээ. Krause was recruiting this. Краус энэ хүүг ихээр үнэлж байсан. Тэрнийг багтаа эсвэлхийг маш ихээр хүсэж байсан юм да. He loves more than he loves his own. So Бид нэг бодлын Краусын багтаа авахыг маш их хүсэж байсан хүний эсрэг тоглох гэж байна. but unfortunately, Харамсалтай нь Кукучийн хувьд дэлхийн хамгийн шилдэг хоёр хамгаалалт хийдэг тоглогчдын эсрэг тоглох юм. debating who Тэр хоёр хоорондоо хэн тэрнийг хамгаалах талаар маргалдаж байсан. Би хамгаална. Үгүй би тэрнийг хамгаална гэдэл. I'm looking at Michael. and Би Scotty. Майкл Скотти хоёр руу хараад тэднийг мэдэрсэн. Blood. Like, man. Дэлхийд даяар биднийг үзэж яваа гэдгийг мэдэж байсан. Бас бид Тони Кукучийг ямар тоглогч байдгийг үзмээр ус. Бид тэрэнд яаж тоглодгийг харуулах болно гэж дотроо бодож байсан. Пеппен Кукучийг хаахаар болсон юм. Тэрнийг тоглолтыг эхлэмэгцэл хааж эхэлсэн юм. It was hard to Надад бөмбөг залаад явах маш хэцүү байсан. and Би бөмбөг аваад л өөр хүнд өгчхөөд байсан. Тонид тоглолтоо ихэд маш хэцүү байсан баг. Тэр онооч авч чадахгүй байсан. Кукоч багтаа нэг ч оноо авч чадахгүй байна. Би тэрнийг зай завсаргүй хаасан. Кукоч алдаа гаргалаа. Тэрэнд маш их дарамт учруулж байна да. and after Pippen Пеппен ядарсан үед Жордны хэлж ирдэг байлаа. Жордан бөмбөгийг тасаллаа. them dudes were Тэр хоёр ястол тэрэн дээр овоорч байсан да. Кукоч хаалтанд орлоо. I had Манай багийнхан надаас the junior. энд юу болоод байна? Америк нэгдсэн улсын багийнхан чамайг талбай дээрээс гаргах гээд байна уу гэж асуусаар байсан. Би хариуд нь тэгэлгүй яах вэ? NBA-хэнтэй бид тоглож байгаа шүү дээ гэж хариулж байсан. Pippen, Jordan, Америк нэгдсэн улсын багийнхан энэ тоглолтын дээр ч мөн хожлоо. Тооны зөрүү
38 оноо байсан юм. Тоглолт олон нийтийн анхаарлыг татаж байсан юм. Бүх хотоос бүрдсэн энэ баг хэтэрхий сайн гэж хэлж болохоор байна шүү дээ. Сайн талаасаа юу, муу талаасаа юу? Хүмүүс тунд мөрөөдлийн багийг спортын төрөлд хэтэрхий илүү байна гэсэн яриа гарч эхэлж байна. Бүх хотоос бүрдсэн энэ баг хэтэрхий сайн гэж хэлж болохоор байна шүү дээ. Энэ тоглолтод оруулахаар болсон зөв шийдвэр болсон юм уу? Ингэж болохгүй шүү дээ. Гүйлтийн тэмцээн дээр Африк улсын тамирчид хэд давмгаалдаг шиг адилхан л хэрэг. Сагсан бөмбөгийн хувьд эдгээр тоглолтууд нь үнэхээр гайхалтай болж өнгөрч байна. Хүмүүс мөрөөдлийн багийг хэтэрхий сайн давуу байна гэж ярих боллоо. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ? Бид энэ талаар сайн дуулаагүй юм байна. Бид энд тэмцээнд оролцох гэж л ирсэн. Хэвлэл мэдээллийнхэн мөрөөдлийн багийн талаар таагүй мэдээлэл олох гэж хичээж байсан ч Барселон хот дахь тэднийг хүлээн авсан жирийн ард иргэд тэднийг маш их хүндэлж байсан юм. Тэр үед хэвлэл мэдээллийнхэн тэднийг муу талаас нь харж байхад харин үзэгчид өгтөөрөөр хүлээж авч байсан юм. Тэд маш их анхаарлын төвд байсан. Тэд эхний тоглолтын дээр өрсөлдөгч бага 60 онооны зөрүүтэйгээр буулгаж авсан шүү дээ. Мэдээж энэ байдал хүмүүсийн анхаарлыг татсан. Улмаар улам татсаар л байсан. Шүтэн бишрэгчид гарын үсэг авахыг оролдож мөн хамгаалтынхан ч ус гарын үсэг авахар завдаж байсан. Бусад бүх тамирчид тэднийг парад мэт жагсаж харж байсан. Скотти үнэхээр гоё хуурлаа. 58 онооны зөрүүтэй явж байна. Хүмүүс биднийг супер баатрууд мэдэж хүлээн авч байсан. Манай өрсөлдөгч багийн гишүүд тоглолтын дунд бидний зургийг авч байсан. Би ч дотроо бид үнэхээр их шүтэн бишрэгчтэй байна даа гэж бодсон шүү. Гудамжаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч автобусын дотор суугаад явж байгаа юм шиг л байлаа. Биднийг гарч ирэх тоолонд мянган хүмүүс гадаа хүлээж байдаг байсан. Бид хөөхөл гэж дотроо бодсон шүү. Харин тэрхүү Олимпийн үеэр Чарльз Барклей шиг олон нийтийн анхаарлыг татаж байсан тоглогч байхгүй байлаа. Анголын багийн тоглогчийг тохиолдсноос хойш тэр маш олон хүний анхаарлын төвд орсон юм. Хүн бүрэл нэг асуултыг асууж байсан. Чарльз Барклей тийм муу хүн үү гэж. Ой Жак, би энэ явдлаар сон сэтгүүл дээр гарах болж байна уу? Гэтэл эсэргээрээ тэрнтэй хамт байхад ерөөсөө уйдхааргүй. Нэг тийм өвөрмөц сайхан зантай хүн байсан юм шүү дээ. Заримдаа би мөрөөддөг. Тэр над чиг болно гэж боддог. Би нэвтрүүлгийн хүндээ Чарльзыг юу хийж байгааг бичээд ирээ гэж байсан юм. Юу хийдэг байсныг мэдэх хэлбэр байлаа. Хүмүүс хаана цуглаж байна? Тэнд Чарльз байдаг байлаа. Тэд биднийг гадуур нээх битгий яваа гэдэг байсан юм. Би хариуд нь бид чинь Олимп болж байгаа газар ирчихэд байна шүү дээ гэд. Өөдөөс нь хэлдэг байлаа. Барклей гадуур их алхдаг байлаа. Хүн бүр тэрэн дээр цуглардаг байсан юм. Би орой болгон л гадуур алхдаг байлаа. Тэнд байсан хүмүүс үнэхээр гайхалтай. Надаас гарын үсгийг минь авна, бас хамт зураг авахулна. Бид зочд буудалд байж байтал хүмүүсийн орилдох чимээд уулзсан. Чарльз л гадуур явж байна даа гэж хоорондоо ярьдаг байлаа. Чарльзыг хаана явна? Тэр газар мянган хүмүүс тэрнийг дагдаг байлаа. Тэр үнэхээр од болж байсан юм шүү. Чарльз гадуур явж Анголын тоглогч нар дээр очиж хамт оройг өнгөрөөдөг байлаа. Тэр 1992 оны хамгийн олон дуурсагдсан хүн байсан юм. Би тэрнийг хараад өөр хинч ингэж чадахгүй байхаа л гэж бодсон шүү. Тэр яг л Америкийн нэгдсэн улсын элчин сайжиг л байсан. Барклейг хүмүүс шүтэн биширч байлаа. Төдөвлгүй бусад багийнхан ч гэсэн тэрнийг дагах болсон юм. Бид гудамжаар дандаа автобусын дотор суугаад явж байсан. Нэг өдөр замын төгжрэлд ороод нилээд удаан зогссон. Эцэст нь би явган явахаар шийдсэн юм.
Тэр автобусноос буугаад гэр бүлийнхэнтэйгээ хамт тэр олон хүмүүсийн дундуур алхаж эхэлсэн юм. Хэнч тэрнийг таниагүй. Би автобусны дотроос тэрнийг хараад би тэрнийг дагаад явчихдаг байж ээл гэж дотроо бодсон шүү. Энийг ромбус гэдэг юм. Энэ мөрний хээг харж байна уу? Ромбус бол хүмүүсийн цуглардаг газрын нэг байлаа. Маш олон хүмүүс тэнд байсан. Би 6.1 фит өндөртэй. Тэдний дунд дундаж нэг хүн л байсан. Би гэр бүлийнхэнтэйгээ камера бариад алхахад хэн ч анзаараагүй. Миний нүдний шилнээс болоод тэд намайг танихгүй байна гэж бодож байна уу? Тийм л байх хэвээр. Сайн уу? Та Америкаас ирсэн үү? Ханаас ирсэн бэ? Массачусетс. Массачусетс үү? Мөрөөдлийн багийг үзэж байгаа юу? Тийм ээ, үзэж байгаа. Тэд үнэхээр сайн байгаа шүү, тийм биз дээ? Тийм ээ. Хүмүүс анзаарахгүй шүү. Майкл Жордан ингээд алхаж ивэл шал өөр байх байсан биз? Багийнхан хүмүүсийн анхаарлын төвд байлаа. Үүнээс илүүтэйгээр тэдний харьцаа улам сайжирч байсан юм. Үнэхээр гайхалтай байсан. Ларри Бирд болон Патрик хоёр сайн найзууд чиг л болцгоосон. Нэг нь Индианагаас ирсэн цагаан, нөгөөх нь Ямайкаас ирсэн хар залуу. Бид хоёрыг тийм сайн найзууд болно гэж хүмүүс бодоогүй байх. Яг үүний хэрэг дээр ганцхан Ларри бид хоёр ч биш. Бусад маань ч бас нэг нэгнтэйгээ маш сайн найзууд болцгоосон юм. Бид бүгдээрээ хөгжилдөж байсан. Энэ аялал бидэнд их сайхан байсан. Бид бүгд нэг багийнхан шиг найзууд шиг болцгоосон. Тэмцээний талбар дээр бол бүрч хилөө. Мөрөөдлийн багийн бүрэлдэхүүн нь амжилтын нууц болсон билээ. Тэд зорж ирсэн зорилгодоо хүрэхэд ойрхон байлаа. Тэд бусад бага өндөр онооны зөрүүтэйгээр хожиж байлаа. Харин хүмүүст тэдний тоглолтыг үзэх нь мартагдчихгүй хэрэг байсан юм. Амьдралдаа үзэж байгаагүй тийм тоглолтуудыг хийж байсан. Яг л дахин давтагчгүй уран бүтээл шиг. Миний хувьд сагсан бөмбөгийн тэмцээн гэхээс илүүтэйгээр шоу, концерт үзэж байгаа юм шиг санагдаж байна гэж. Үнэхээр сайхан байсан. Сагсан бөмбөг ийм л байх ёстой. Харин багийн дунд дэлхийн хамгийн шилдэг тоглогч байсан юм. Тэрний нэр алдар дэлхий дахнаа дуурсагдсан байсан нь эргэлзээгүй байлаа. Би Майкл Жорданы талаар нэг юмыг сайн мэдэж байна. Би өмнө нь янз бүрийн ододтой хамт байж үзсэн. Харин Майклыг харсан хүмүүсийн хариу үйлдэлийг би урд нь хизээж харж байгаагүй. Хүмүүс яг л галд суурчдаг. Дэлхийн хаанч вэ? Тэрнийг харах хүсэлтэй хүмүүс маш олон байсан. Майкл Жордан урагшаа. Хэн ч ийм Майкл Жордан шиг татах хүчтэй байгаагүй. Жордан Олимпийн тоглолтод оролцохдоо анхнаасаа тэмч дуртай байгаагүй ч алтын төлөө тоглолтын өглөө Жордан энэ тэрний хувьд ямар гайхалтай зүйл байсныг ойлгосон юм. Цаг хэд болж байна? Өглөөний 6:30 эсвэл 45 тэр хавцаад би кофе ууж байна. Өглөө эрт байж таараа. Бид одоо хөдлөх үү? Өчигдөрөөрөө би маш их ядарсан байсан шүү. Би өглөө эрт босч цэнгэлдэх хүрээлэн рүү алхаж очдөг. Миний дурсамжид хамгийн тод үлдсэн зүйлтэй. Олимпийн цэнгэлдэх хүрээлэн. Энд урд нь ямар их тамирчид ирж байсныг төсөөлөж үнэхээр гайхалтай. Би яг одоо маш их догдолж байна. Эцэг нэгэн цагт миний хүүхдүүд энэ газарт маш их дуртай байх болно. Мөрөөдлийн баг Хорватын багтаа ахин таарч алтын төлөө тоглосон юм. Дэлхий дахна өөрсдийн чадварыг ахин нэг харуулсан юм аа. Бид хоцсон алтан медаль авч чадсан. Энийг бид бүгдээрээ хамтдаа нэг баг болж хийж чадсан юм. Өмбөр 117-85 харьцаатайгаар
Америк нэгдсэн улсын баг өрсөлдөгч бага буулган авч авраг боллоо. Campeón olímpico y medalla de oro, el equipo de los Estados Unidos de América. There was never really any doubt. 1992 оны Олимпиад мөрөөдлийн баг төрүүлэх нь тодорхой байлаа. Харин тэд медалаа хүртэх үед нулимс дуслуулж байсан юм. Багийн гишүүд нулимс унгаж байсан. Миний хувьд өөрийн улсаа төлөөлнө гэдэг бол маш бахархууштай зүйл. Үнэхээр мартагдчихгүй мөч байсан. Амьдралдаа авч байсан шагналуудаас хамгийн том юм. Тэр тусмаа тэр хүмүүстэй нэг баг болж тоглоно гэдэг бол мартагдчихгүй дурсамж. Би тэр үед өмнө хизээч мэдэрч байгаагүй тийм зүйлийг мэдэрч байсан. Гидсэн дотор эрвэхэ нисч байгаа юм шиг л байлаа. Тэр үйл явдлын дараа төрийн дууллаа сонсох мөчид надад онцгой мэдрэмж төрж эхэлсэн. Тэр үе мөч санаанаас ерөөсөө гардаггүй юм аа. Би багада аавтайгаа хамт Олимпийг зурагтаар үздэг байсан юм. Тэр дандаа л алтан медаль болон төрийн дууллын талаар ярьдаг байж билээ. Баг багтаа Америкийн нэгдсэн улсын иргэд гэдгээрээ бахархдаг байсан. Харин тэр үед тайзан дээр зогсож байхыг минь аав минь хараад надаар их бахархсан болов. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байсан. Өөрийн эх орноо төлөөж тэрхүү тэмцээнд орсон гэдгээрээ би маш их бахархаж байсан. Тэр мөчийг би хизээч мартахгүй. Хэрвээ би ийм л аз жаргалтай төгсгөлийг хүсэх байсан бол тэрийг л хүсэх байсан. Багийн спортын төрөлд энэхүү баг нь түүхэндээ хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг болж чаджээ. Шагнал гардуулах ёслол өнгөрсний дараа багийнхан нэг зүйлийг ухаарсан юм. Би тайзнаас буугаад алхаж явахдаа миний бүх мөрөөдөл баяллаа гэж бодож байсан. Олимп дуусны дараа Magic Johnson болон Larry Bird-с босод тоглогч нар NBA-д үргэлжлүүлэн тоглож эхэлсэн юм. Michael Jordan болон Scottie Pippen нар Charles Barkley-гийн баг Phoenix-ийн эсрэг тоглож 3 дахь удаага төрүүлсэн юм. Түүнээс хойш 6 удаа дарааж төрүүлсэн бөгөөд сүүлийн 3-т Tony Kukoc тоглосон юм. Мөн үүний дараа багийн бусад гишүүд ч цол хүрдсэн юм. Харин мөрөөдлийн багт байсан гишүүдийн нэрс хойшид дуурсагдсан юм. Тэд тухайн үед өнөө хүртэл хүн бүхний сэтгэлд нэгэн зүйлийг тодорхой сэлэн үлдээсэн юм. Энэ нь сагсан бөмбөгийн нэр хүнд билээ. Мөн үүний дараагаар дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү явдлаас урам зориг авч шинээр одод төрөх болсон юм. Тэр үед сагсан бөмбөг маш ихээр олонний анхааралд хүрсэн юм. Түүнийхээ хажуугаар олон улсын шинэ одууд төрж эхэлсэн. 92 оны Барселоны тоглолтууд шинэ үеийнхний үлгэр дуурайлал болсон юм. Бид сагсан бөмбөгийг дэлхийн спорт болгож чадсан. Би Тони Паркертай ярилцаж байсан, Ginobili-тэй, Dirk Nowitzki-тэй хүртэл. Тэд мөрөөдлийн багаас урам зориг авч тоглож эхэлсэн гэдэг. Би үүгээрээ маш их бахархдаг. 20 жилийн дотор бүх зүйл маш их өөрчлөгдсөн. Хэсэн хэдийч хязээч мартагдчихгүй дурсамжууд байсаар л байдаг юм. Тэдний амьдрал 20 жилийн дараа хичнээн өөрчлөгдсөн ч гэсэн тэд нэг багийн хувьд бүгд нэгэн амьтай болсон юм аа. Мөн тэд бүгд 1992 оны зуны Олимпийн талаар өөрсдөд нь үлдсэн дурсамжийн талаар өчигдөр болсон мэтэл ярьцгаадаг юм. Миний хувьд өмнө нь хизээч ийм сайхан байж үзээгүй. Бид хамтдаа хөгжилтэй байсан. Хүн бүрэл намайг хизээч төрүүлж байгаагүй гэж ярьцгаадаг. Гэхдээ эдгээр залуустай хамт байсан минь төрүүлснээс ялгаагүй шүү дээ. Алтан медаль хэдийгээр хэмжээгээр жижиг хэдиж түүнд агуулгадах дурсамж асар том бизээ.
This is like Энэ this миний хувьд fraternity. үрд дуурсагдах зүйл. That's pretty awesome. Үнэхээр гайхалтай. Алдар цуутны тэнхимд нэг багийн 11 хүн зэрэг нэрээ үлдээнэ гэдэг бол давтагдчихгүй зүйл гэж бодож байна. We going Автобус руу ороход зочд бууд руу ороход гараа далахад хүмүүс хашгиралтай. wave. Wave outside. Би мэжикийг харлаа. Тэнд мэжик явж байна гэдэг. It changed sport as we know. Энэ спортын талаарх бидний ойлголтыг They өөрчилсөн. showed the world how to play basketball. Дэлхийд дахина сагсан бөмбөгийг хэрхэн тоглохыг үзүүлсэн. Ийм багийг ахин хизээж харахгүй байх гэж бодож байна. It's an insult to Ийм баг anybody дахин who's хизээж бүрэлдэхгүй. Take a good look. Бүхэн сайн хараад аваарай. Ийм гайхалтай багийг ахин хизээж харахгүй шүү. No team. Ийм баг өөр дөмн нь хизээж байгаагүй. Дахин хизээж бий болохгүй. That's the dream. Энэ бол мөрөөдлийн баг. Мөрөөдлийн баг. Шак Дадигийн гигэн дурсгалд зориулв.